Мөнгөн гүүр эмнэлгийн урьдчилан сэргийлэх төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус төв ашиглалтанд орсноор иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, өвчтнийг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэж байгаа юм а. Мөнгөн гүүр эмнэлэг нь 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус эмнэлэг нь иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлгаа тусламж үзүүлдэг. За энэхүү төвийг байгуулснаар нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоо авах юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн боловсрол олох төв бий болж байна гэсэн үг. Одоо жилдээхэд 350 сая орчим доллар зөвхөн эмчилэгдэх боломжгүй эмчилгээ үйлчилгээ онцлогооны орохын тулд иргэдийн карманаас гадагшааж ирсэн урсгал зарцуулагдчихдаг. Тэгэхээр энэ үг харагдаж байна гэхээр Монголд урьдчилан сэргийлэлт иргэдийн эрүүл мэндийн боловсролын асуудал одоо тутамг байгааг харуулж байна. Тэгэхээр бид нар урьдчилан сэргийлэх төвийн нээлт гэж одоо нарын өргөтгөл хэсэгтээ нээгээд тэгээд байгууллага болон одоо иргэдтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдж байгаа ч гэсэн юм вакцины шинжилгээнүүдийг гаргаа. За тэгээд мөн сүүлийн үеийн нэлээд дэвшилтэт одоо технологи тоног төхөөрөмжүүдийг байршуулад ингээ өргөтгөлөө игээд нээлттэй их гээд байж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн боловсролыг бол олгох юм тусдаа юм төв бол бий болж байгаа юм. За энэ төв маань одоо бий болсноор ямар давуу талтай юм бэ гэхээр одоо нөгөө өвчний улмаас амбулатороор үргэлжлүүлж байгаа өвчнүүдээр эрүүл бүлгийн хүмүүс маань очиж ачаал одоо тэдний орон зайд очиж одоо очир дараал үүсэхгүйгээр эрүүл бүлгийн хүмүүс, өвчтөй бүлгийн хүмүүс маань одоо 2 тусдаа 5 дахь орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдгаараа бол энэ урьдчилан сэргийлэх төвийн давуу тал нь бол бас эндээ байгаа. Урьдчилан сэргийлэх төвд биохимийн эмчилгээ, хэвлийн уяхоо, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген болон бүх төрлийн оншилгоо, нарийн шинжилгээ хийх юм. За тус эмнэлгийн баг хамт олон орчин үеийн дэвшилтэт технологиг эрдэм шинжилгээтэй хослуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.